Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 9-р сарын 22-ны өдөр. Лав гараг. Өнөөдрийн хичээлд хэрэглэгдэх ихтгэлийн ном, дасгалын ном, харандаа, үзгээ бэлдээрэй. Ихтгэлийн номныхоо 21-р хуудсыг нээе. 21-р хуудсанд дараах зургууд байна. Миний нэг өдөр. Та нар өглөөнөөс орой хүртэл юу хийдэг вэ? Бодоорой хүүхдүүдээ. Зургаа ажиглаад багштайгаа хамт ярилцъя. Эхний зураг. Хүү өглөөс ирээд ороо хурааж байна. Тэгвэл бид унтаж сэрээд хамгийн түрүүн унтсан ороо хураах хэрэгтэй. Дараа нь өглөөний дасгал хийдэг. Ингээд нүүр гараа угаана. Дараа нь өглөөний цайгаа ууна. Та нар хичээлдээ ирэхээс өмнө өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Хэрвээ өглөөний цайгаа уулгүй ирвэл өлсөөд бас ядраад хичээлээ сайн хийж чадахгүй. Тийм учраас өглөө хичээлдээ ирэхээс өмнө цайгаа заавал ууж байх хэрэгтэй. Хоол цай идсэн учраас дараа нь шүдээ заавал угаах хэрэгтэй. Хэрвээ шүдээ угаахгүй бол угаахаа мартвал яах вэ хүүхдүүдээ? Шүд нь хорхойтдог. Шүдийг нь хорхоо иддэг. Тийм учраас хоол цай идсний дараа заавал шүдээ угааж явах шаардлагатай. Ингээд үсээ самнаад дөрөмт хувцас өмсөөд сургуультай ирдэг. Хүүхдүүд сургуульд юу идэг вүлээ? Яагаад сургуульд ирдэг юм бол? Хүүхдүүд сургуульд ирээд хичээлээ хийн, багшаараа эрдэм ном заалгадаг. Тэгвэл хичээлэн тараад гэртээ ирээд хамгийн түрүүн гараа угаах хэрэгтэй. Үүний дараа мөн адил хоол цайгаа иднэ. Хоол цай идсний дараа мөн шүдээ заавал угаах хэрэгтэй. Бас өөрсдийн хийж чадах зүйлсээр гэр бүлийнхэндээ туслах хэрэгтэй. Та нар гэр бүлийнхэндээ яаж тусалдаг вэ? Ямар ажил хийж чаддаг вэ? Аяг тавгаа угааж болно. Тоос саруулж болно. Хувцаа эвхэж болно. Бас ороо хурааж болно. Мөн тоглосон тоглоомнуудаа хурааж чадна. Дараа нь бид гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийж дуусаад дуртай тоглоомоороо тоглож болно. Ингээд та нарын нэг өдөр дуусч байна, тийм ээ? Оройд эрт унтаж явах хэрэгтэй. Хэрвээ
Оройтож унтвал маргааш өглөө нь эрт босч чадахгүй, хичээлээ сайн хийж чадахгүй мөн багшийнхаа заасан хичээлийг сайн ойлгож чаддаггүй. Тиймээс оройд эрт унтаж сурах хэрэгтэй. Оройд эрт унтвал маргааш нь хичээлээ сайн хийж чадна, мөн хурдан том болдог. Бас өвдөхгүй, эрүүл байж чаддаг. За багш нь та нарт зургийн дагуу та нарын нэг өдрийн турш хийдэг зүйлсийн талаар ярилцлаа. Та нар өөрийн нэг өдрийн турш хийдэг зүйлсээ гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй. Дасгалын номны 20 дугаар хуудас. 20 дугаар хуудсанд дараах 2 зураг байна. За зургийг анхааралтай ажиглаад 10 ялгаа байгаа. 10 ялгааг олоод гэр бүлийнхэндээ ярьж тайлбарлаж өгөөрэй. Мөн дараах жимснүүдийг хар харандаагаараа тасархай зураасан дээгүүр давхарлаж зураад тохирох өнгөөр нь удаарай. Тасархай зураасан дээгүүр хар харандаагаар давхарлаж зураад жимснүүдийг тохирох өнгөөр нь удаарай. Хоёрдугаар хуудас нь үсэг бүтээдэг зурлагаа бичцгээе. Дугуйлж төгссөн урт шулуун зурлага. За зурлагаа хэрхэн яаж бичих вэ? Анхааралтай ажиглаарай. Зурлагаа бичихдээ дээрээс нь эхэлнэ. Дээрээс нь шулуун зураад дугуйлж төгснө. Дээрээс нь эхлээд шулуун зураад дугуйлж төгснө. За зурлага маань эхлэхдээ хос шугамны дээр байгаа цэглэсэн шугамнаас эхлээд доош нь шулуун зураад дугуйлж төгснө. За дээрэс нь шулуун зурж эхлээд дугуйлж төгсгөж байгааг сайн анхаараарай. Урдаас нь дугуйлж эхэлж болохгүй. За ингээд эхний 3 мөрийг багшаагаа дагаад өчнө. Сүүлийн 3 мөрийг гэрийн даалгавартаа хийгээрэй. Дараагийн зурлага дасгалын номны 42 дугаар хуудас. Дөрвөлжин шугамд бичдэг дасгалаа бичцгээе. Урт шулуун зурлага, богино шулуун зурлага байна. За урт шулуун зурлагыг бичихдээ 2 дөрвөлжинүүдэнд бичиж байгаа бол богино шулуун зурлагыг 1 дөрвөлжинүүдийг дагуулж бичиж байна. За зурлагуудаа бичихдээ дунд нь 1 дөрвөлжинүүд үлдээж бичихийг мартаж болохгүй. Урт, богино, урт, богино гэсэн дарааллаар зурлагуудаа багшаагаа дагаад 3 мөр бичээрэй. Дараагийн 3 мөрийг гэрийн даалгавартаа хийнэ. Заман 42 дугаар хуудсанд байгаа нохойны эзэн нохойндоо хүрэх замыг нь хар харандаагаараа зааж өгөөрэй. За өнөөдрийн хичээл дууслаа. Гэрийн даалгаварт 21-р хуудсанд байгаа зурлага, за мөн 42 дугаар хуудсанд байгаа зурлагуудаа тус бүр 3 мөр цэвэр нямбай бичээрэй.